Зэ сайн байцгаана уу? Юу яцгаанда? Кайгийнхаа парт 2-ыг үргэж чинь. Зэ тэгээд олон имэрээд байлгүй шууд бичлэг рүүгээ орцгоё. Анараа миний хоолой өвдөд идэж байгаа болохоор жоохон сони ярьж иж магадгүй гэхдээ зүгээр ч иж магадгүй шүү за. За эхэлцгээе. Кай ч өдөр тутмынхаа хэвэн амьдралд орж ах хүч Кайг сталкер бишээ хамгаалсаар Гойтекси их дэлгүүр дотор Кай төрчнө. Ах хүч хамгаалахаар дагаа явтал гинт их дэлгүүр ямар ч хөнгө болчлоо. Тэгсэн нэг хөшигний цаанаас Кайгийн аавих шиг гар дуудаад байна. Каяч гүгэд очсон. Манекений гар. Ах хүч Кайг хамгаалах гэсэн араас нь аав шиг манекен. Тэгснээ бүр баахан манекен гарч ирээд хөөгд унлаа. Тэгэд арай гэрж лифтэнд орсон Кая. Энд орж ирсэн бол нэмэргүй. Ингээд толгойн салж унаад яг дайрсан. Манай ориг Кая гарч ирээд ганц цохол нам. Тэгэд ах хүч Каяд баярлснаа илэрхийлээд явсан. Нэг Кайгийн ээж хүн Каяг хайгаад унлаа. Кай жэжээсээ зугцсан. Би ээж ч юм шээ. Нагц ихч наана ч юм байна. Гэт нэг ихч гараад ирлээ. Кайгийн аав чирж өхнө хамгаалах гэсэн нагц ихчин гэдгийг мэдээд Кайгийн сайн байгаа шүү л гэлээ. Нагц ихчин ч дүүгийнхээ хүүхдийг л харах гэсэн. Харсан бол боллоо. Ингээд яваад өглөө. Үгүй энэ Кайгийн ээжийн талийнхад яатарсан хүндий хүмүүс вэ те. За манай цэцэрлэг дээр ч нэг бацаа өмүүлээд багш нь аваад явнаа. Тэгсэн Кай гинэд наа чи одоо шийтгэлийн өрөөрөө явж байгаа. Манай агш өмүүлэх юм бол сайн хөхөд олгодог сүнстэй өрөөнд хийж сайн хөхөд болгоно шүү гэсэн гэж авч ийн. Кай сүнстэй өрөө хаана гэдгийг асуулаа. Найз нь чи яах чам гэсэн. Би сүнс устгаж чаддаг болохоор устгах гэсэн найз нь хоо ямар мундгийн л хийж ийн. Тэгээд би чамайг хамгаална гэсэн. Нөгөөх нь баярлж баярлаад айхуу хөрхөн. За тэгээ нэг өрөөрөө явж ирсэн Кайгийн найз айгаад Кай зүгээргээд аваад орсон. Нэг харанхуйд амилдаг сүнс гарч ирээд найз нь чаагаад үйлчлээ. Кай ч нөгөө сүнсээ ганц цохол нам. Үгүй тэгээ багш нь хурж ирээд нөгөө хоёроо аваад явлаа. Найз нь уйлха бэлдгүй. Багш нь Каяд Кай сүнснээс айдгүйч найз найдаг. Бүх хүмүүс өөр өөр гэдгийг ойлгуулсан. Каяч найзаасаа хүчээр амар газар руу дагуулж орсондоо уучлалтгүй живлэрлээ. Харин нөгөө талд Кайгийн эмээ нагц игчт нь зүхтаа гэж амар царайлсан байж гин. Кайгийн ээжинч бие муудаж эмнэлэгт очиж үзүүлтэл дүүн дутуу төрж магадгүй л гэж байна. Каяг аав нь асрагчд үлдээгээд явсан. Кая 0 армаар байна гэд яад өглөө. Үгүй тэгээд явж байгаад нэг хүүхдийн сүнсийг дагаад явтал хүүхдээ алдаад гашууцсан нэг эгчдэр очин муу сүнснүүдийг зайлууллаа. Нөгөө эгч нь хүүхдээ олж баярлсан. Нэг сэвлэгч ирээд хамаагүй хүний өрөөнд орж болохгүй шүү гэд Каяг дагуулад явсан. Тэр өрөөнд хинч байсангүй. Харин саяны зүйл бол төрхийн өндөрлөөр нас орсон сүнс ээжээ. Манай бацаанууд цэцэрлэг төрөлөнд тоглохоор боллоо. Энэ Япон хүмүүс яасан ч гой гол суртай юм те. Тэгсэн нэг хідэн бацаан гол сур дээр зүв тоглох санамж байсаар идэл цахилгагүйтэй дундий. Кайгийн найз ч энийг харчаад энэн дээр балахгүй гэж байгаа зүтэй. Ингээд харсан. Нэг сүнс найзыг низэмдээ дунлаа шүү. Кай сүнсийг устгасан ч найз нь гинт хоёлаа толгоогоор гулгая. Ингээд сонин царайлаа яваад өглөө. Найз нь ч толгоогоор гулгаад цаана нэг бацаан гулхуурлаа аврыгээд аврээд дунлаа. Кая юу ч хийж чадсангүй. Ингээд тэгээд яг мөргөлдөгчээтэл ашгүй багш нэрээ зогсоод юм байна. Багш нар ч хоорондоо тэр гол сурыг хориглох талаар ярилцгаав. Харин нөгөө туршлагатай огш чинь аюултай тоглоом болгоныг авч хийсэн ч хүүхдүүд дахиад шинэ аюултай зүйлийг бодож болно. Аюултай тоглоомыг хориглох биш. Томчууд хүүхдүүдээ сайн харж ижил аюулгүй байна. Ингээд даастайхаа үг хэллээ те. Өнөөдөр Каяг эгч нь авахар иржээ. Эгч нь багшаас чи Каягийн талаар хэр их мэдтий? Манай ээж дээр ирсэн эргэлт донд чиний нэр элэ. Мэдхгүй юмдаа хамаагүй бити их оролцоорой л гэж байна. Эгч нь Каяг сүнснүүд рүү хамаагүй харж болохгүй шүү гэсээр гэртээ иртэл нэг сүнс дагаад иржээ. Эгч нь Каяд хамаагүй хаалга онгоолгож болохгүй шүү. Сүнснүүд ээж магадгүй гэж анхаарууллаа. Ингээд тэгсэн ахгүй ирсэнэ. Каяасан хурдан онгоолгоорой. Чухал юм олж мэдсэн л гэж байна. Манай Кая чухаантай болохоор ах намайг Каяасан биш Каяс хамаа гэдیں за. Ингээд яваад өглөө. Харин гинт нана эгч нь гарч ирээд наад дотор ч байгаа хүн би биш. Сүнс энэ гээд түрээд ирлээ. Кая жаагаад онгоолгосон. Нөгөө зүсээ өврөгдөг сүнс ээж тараад. Эгч нь Каяг хамгаалахыг оролдсон. Кая нэг цохол нам. Эгч нь Каяг өөрөөс нь бүр ээжээс нь ч илүү хүчтэй байгааг хараа шок. Манай ах хөөж ойрд үзэгдэхгүй алга болжээ. Цэцэрлэг дээр харин нэг хүүхэд амьсаа буруу харуул зөрүүдлээд настай ах шарам өгсөн үн лимиг эсрэгээр нийт ингээд зөв өмсөглөө. Тэгсэн манай алга болсон ах хүү гинт зураг явуулж ийн. Багш тэнд нь яваад очтол ах байдгүй. Хажууд нь нэг сүнс шиг хүүхэд эвгүй зарилцсан л байж ийн. Багш чиг айжсэн нөгөө хүүхэд нээжээгээ дуудаад унлаа. Багшийн санаа амраад ёо зүгээр тоглож исэн хүүхдээс айдсан биш гэсэн. Нөгөө хүүхдийнх нь гар нь буруу харсан байдیں۔ Тэгэд ээж нь гүйжирсэн. Буруу харсан толгойтой юм гүйжирээд яг баларсан. Ах гараад ирлээ. Гүй тэгээд аврагдлаа гэсэн. Ах буруу харуулж алга ташаад нэг царайлаг ах гарч ирж багшийг аварлаа. Ах хүү зүгээр болж босоод царайлаг ахыг танилцууллаа. Ахын мастер юм бах уу? Ах хүү сүнсэнд эзэмдүүлээд ойр далга болсон байжээ. Харин царайлаг ах бол Каягийн хамаатан бас нэгэн сүнсний чадвартан. Кая бол хүний төсөөллөөс тавсан мангас хол айлгээд байна. Хүүхдүүд жилсэн дээр тоглож илаа. Харин Кая хүүхдүүдийг барьсан байшинг нурааж хүүхдүүдийн дургуг их л үргэнэ.
Нэг ахлагч маягийн үгтч томоо цамхгийг цаанаас нь нүхэлгэд тусал гэсэн. Нэг зул цаанаас нь ухаад байла. Хөөж захин чэсээ явдгийг хурдан цоолоорой гэсэн. Нөгөө гарчин тас идэл зуураад унлаа. Кайж гарч ир цамхгийг нуран амарсан. Хүү их л баярлаа. Хүүгийн ээж чихэн хүүхдийнх нь гарыг ийм болгосныг гайхаад. Хөөж Кая намайг сүнснээс аварсан гээл. Бас хөөрхөн нэг үе одоход хүүхдүүд Кая талархаж зураад байгаамаа. Халлоуинч болж багш нар хүүхдүүд бөөтөл дүр төвөржээ. Кайж хөөрхөн автагаа явж гин. Тэгэд нэг эргээ тарсан ааваасаа төөрөөд өөр хүнтэй андуурчлаа. Аавыгаа хайж аж утсан. Ахаал нөгөө үнтэйгээ андуураад. Бүр ахин дахин нөгөө хүн дээр очиод байна. Нөгөө гарч яасан надтай тогломоор байгаа мó. Ингээд Кайж хүчээ ашиглах гэсэн сүнс иш болохоор болохгүй. Нөгөө муулгаач ч манай Каяг барьж аваад Кая эсрэг үдсэн ч хүмүүс аав охин хоёр тоглож ин энтергээ тоодгүй нас. Каягийн сүнсний үуч жогт үйлчлэггүй. Нөгөө гарч барьж аваад Кая нэг л сонирн болоод яг баларсан. Манай царайлаг ах гарч ирээд манай хүүхэд яасан бол гээд ашгүй аварлаа. Ахч багтаа сүнс ардгаас олоод их л гадуур хагддаг гэж. Сүнс орхоо болох гээд хичээлээж. Бүр ийм хүртэл уусан юм байна. Тэгээд чинь бүхнийг дийлэхгүй амиа орлохыг оролддог байжээ. Харин ахин нэг удаа үххийг оролцсон. Ах хүү гарч ирээд чи сүнсэнд эзэмдүүлсэн юм аа. Би чамайг аврна гэдээ дагаад унжээ. Царайлагч лүүвэрчин гэж бодоод тоохгүй оргисон. Ах амиа орлохыг оролддог сүнстэй таарч өөрийг нь хамгаална. Зүхтаа гээд чааваас юу ч хийж чадахгүй ирнэ л хамгаалаад. Царайлагч ганц цохиж алга болгоод чи сүнс хардаг ч гэсэн сууган биш. Одоо би чиний мастер шүү. Гээд мастер нь олжээ. Тэгэд ахыгаа хамгаалах Каяг авч явж байгаа минь. Харин багш нь түүнийг олж хараад манай Каягаар яах гээд байгаа гэсэн Каяг харууллаа. Өдийг хүртэл бүх асуудлыг чадвараараа шийдэж чадсан болохоор удирдлагаа алдаагүй. Харин саяны асуудал дээр юу ч хийж чадаагүй болохоор ингээд удирдлагаа алдаж бүрэн хувирчээ. Царайлагч та нарын бурхан гэж бодоод байгаа юм чинь яг үнэндээ бурхан биш. Эбисумари гэр бүлийн ууган охин болгон Каягийг хүний арьс нөмөрсөн гэр бүсийн зүйлэлж төрдөг. Тэдний хэрэг хүчтэй ах нь Кайтай хэрэг холилдсноос шалтгаална. Харин наад хүүхдийн доторх бүхэлдээ Кай болсон. Ямар ч хүний шинж байхгүй аим шиг. Ингээд доторхыг нь гаргаад ирлээ. Багш нь гайхсан ч Каяг булаа. Каяг сайн мэдэгчгүй байж бити сайн юм яриад. Каягийн доторх нь тэр Кай байсан ч яадیں۔ Бусадтай адилхан инээж ууралж уйлдаг. Кай бол сайхан сэтгэлтэй хүүхэд. Би л Каягаа хамгаална гэсэн. Ичид төхөөж Кая буцан биендээ орлоо. Кай ч уйлж багш нь аавд нь авчиж өглөө. Харин царайлаг бүр шок. Нэгд биесээ гарсан Кай буцаж орох боломжгүй дээ. Чи бас тийм салбарын үе юм уу? Гэсэн багш юугээд байгаа ингээд урлаа. Царайлаг жаахан байхдаа Эбисумарын гэр бүлийн нөгөө нөөцийг олж хараад гэрээсээ хөөгчээ. Бас тэр гэрийн хинжаах хөстэй зүйл нь ингээд хяналтгүй явжсэн болохоор устгах гадээсэн юм байна. Багшийг нь ч наадхаа буцааж хэмэнд нь оруулсан юм бол ядаж хүн чигээр нь ойлгож агаарэ л гэж юм. Каяг ч их чинь авахар иржээ. Кая нэг л унжгаар харагдаад байна. Юу алсын л гэж юм. Багш нь царайлгаа шиг устгах зорилготой байж магадгүйгээд юм хэлсэнгүү. Харин их чинь юм илмэр санагцсан үедээ хэлээрээ ингээд яваад өглөө. Игчинч Кая жаахан байхдаа сүнснүүдээс айж ээжийнхээ араар нүгддэг байснаа. Мөн сүнснүүдтэй тулалдах нь жаахан хүүхдийн хийх зүйл биш гэдгийг хэллээ. Гэхдээ юу ч болж ийсэн тулалдах үе гарч ирнэ гэд сахиус хийж өглөө. Харин гинт Каягийн гаргаж байгаа үйлдэл ээжийнх шиг санагдаад игч нь уйлж нааг хөргий. Хүүхдүүд ч нуугдаж тоглолоо. Үгүй тэгснэг бацсан Каягийн найзаг дагуулад нэг харанхуй газар руу дагуулад орлоо. Кая нөгөө хоёрыг олж очтол найз нь чи хачи юм ярьдаг хачуу хүүхд энэ төргээд унлаа. Найз нь ч гүйж ирээд эднэр сонирн байна Кая туслаарай гэсэн. Кая өмнө нь хүчээ ашиглаад хулгайчийг яаж чадаагүйгээ бодож өөртөө эргэлзэв. Гэсэн ч гартаа байгаа эгжийнхаа сахиусыг харж урам аван найзуудаа аврахаар очлоо. Тэгэд нөгөө мөсөнсийг ганц цохол нам. Каягийн найзууч Каяг тэврэлтэн уйлж Каяч найзуудаа аварсанд баярлалаа. Багштай харин би сүнсийг устгацсан шүү. Энэ араа ани өгсөн гэд нөгөө сахиусаа харууллаа. Багш нь ч нөгөө сахиусыг нь дэлгээд хартал. Ах хууч Каяг сталкарцаар энэ камерын нарийн сүнс харуулдیں۔ Гинэ. Үгүй тэгсэн нэг сүнс зурган дээр гараад байна. Бодтоор харангуй тахгүй. Зурган дээр л агаад байна. Царайлагч сэжиг аван камера зургийг нь холтолтол камер нь өөрөө сүнстэй байсан юм шүү дээ. Камернаас нарийн баахан сүнс гарч ирээд царайлаг хүртэл хийцүүдсэн. Кая зүгээр тоглоомоо шидээл сүнснүүдийг хомроглон устгаж идэг нас. Багш нь жигчтэн зориглон бүх зүйлийг хэллээ. Сахиусан дээр Каяг хамгаалж юм бичсэнийг нь хараад Каягийн тал гэдэгт нь итгэсэн л гэж байна. Игчин нарийн царайлагын илсэн тал нь үнэн, тал нь буруу гэлээ. Эбисумаригийн өвөг дээдэс бурхны хүчтэй Микотай байсан ч тэр хүч нь дараагийн удамда очоогүй юм байна. Харин овгийнхан хайж эцэст нь тэр хүчийг өвлүүлэх арга олжээ. Тэр бол хараалт хэвлээ. Ингэснээр тэд өвөг дээдсээ тодорхой хэмжээнд хуулж төрдөг ба ингэж ирсний хүчинд хангалуун амьдрсан л гэж байна. Хэдий хуулбар байсан ч Каягийн зам бол яг л Кая гэдэг хүүхдийн зан гэдгийг тайлбарлалаа. Дүү нарийн гэрийнхэндээ уралсан уурандаа өөрсдөөс нь илүү хүчтэй өвгөд төрүүлж өшөө авч яж магадгүй юм гэлээ. Багш нь аа тэгвэл хоёр дахь хүүхэд нь ч бас тэмийн бус байгаа нь тийм учиртай мө гэсэн.
Игчийнхэн царай сонирн болчлоо. Шууд л ээжийнх нь байгаа эмнэлэг дээр очсон. Кая бити явал гэж юм. Игч нь Каяг ийм зүйл тулуулсанд уучлалт гуйж цаашаа явтал. Нүднээс нь цус гараад нэг л биштэй дунлаа. Яг тэр үед эмээч газар дээр насарлаа. Игч нь манай эдийг бүгдийг нь цуглуулад бүх нууцыг нь дэлгэлээ. Үнэн дээр хараал твлийг үсгэхэд тэр хүүхэд ямар ч хүстэйсэн охин болж төрдөг. Мөн тэр удмынхаа хүү гэдэж хараад юм удаа хашийн. Харин тэгж төрсөн хүүхэд хэдий ч нэ гидсэндээ удаан байна. Тэр чигээрээ өвөг дээзээ хоолбарлт юм байна. Игч нь дутуу төрсөн болохоор сүнсний хүч нь бага. Кая харин өвөг дээзээ баргал тэр чигт нь хоолбарлаа төрсөн. Царайлаг сонсож агаад зас өөртөөхөө балхийг өөртөө цэвэрлэгээд унваа. Царайлгаа яг үнэндээ эмээг нь үгэхээр очиж сүнсэнд нь жаахан үгэлж хагаад явах гэсэн. Нүдэн дээр нүхэд сүнсэн ч гарч ирээгүй мэн. Хүний сүнс огт гарч ирэлгүйгээр өгөх ямар ч боломжгүй. Хараалал биш бол. Ингэсэн эмээ том охиноо бага охин дээр нь очиход хараалаас олж үхнэ гэдгийг ойлгоод өөрөө орондоо нь үгэхээр сахиус хийсэн байжээ. Харин энэ хараасан хүн бол Каягийн ээж. Сүнсний үчгээ төрөх хоёр дахь охтуудын үүрэг бол хараал төрүүлэх. Хараалыг маш удаан гидсэндээ байлгаж төрүүлгөл хараал нь тэр чинээгээрээ хүчтэй болж бас энэ аргаар хүмүүст хараал хийж өгчиж хангалуун чигээрээ амьдарч ийсэн юм байна. Харин энэ хараалыг төрүүлсэн хүн нь өөрөө өгтгөл юм байна. Эмээгийнх нь дүүч мөн үүний хохирогч ба хөчгөө төрсөн Каягийн ээжтэй их л татна. Бараг ээж охин хоёр шиг ээжлтэй. Харин нэг л өдөр тэр их чинь нас орж Каягийн ээж ганцаараа үлджээ. Сургууль дээрлгүүлсэн ч өөрийг нь тоохгүй. Хатуу хандуулсаар том болжээ. Харин нэг удаа их хүүхдийн дэвтрийн талаар сонсон. Ер нь ээжд маань миний тийм дэвтэр байдсан болоо да. Анаад л их хайртай байсан шít. Гээд гэрээсээ дэвтэр хайсан. Үгсийн ихчийнхаа дэвтрийг оллоо. Тэгэд анаад сайн хүн байсан шүүгээд уншсан. Игчээрээ хамгаалуулж өссөн болохоор хариуг нь төлөх хэрэгтэй. Миний биеэр дайсныг минь алах хүч мэдрэгдэж байна. Игч хоёр дахь охиноо сайн хүмүүжүүлэхгүй л байгаа юм байна да. Өөрийгөө эхийн эвлий гэдгийг ч мэдэхгүй. Игчтэйгээ барьцаж баашилж илээдэг. Энэ бол угаасаа л хувь тавилаа. Миний хөгжийн ашиглах өдөр хизээ ирэх бол хэрвээ чи уншижээвэл би чамд архийг нь зааж өгье. Өөрийнхөө үргийг биелүүлэхэд бүх зүйлийг бичсэн байжээ. Харин энэ бүхэнд уралсан Каягийн ээж хүүхдэрээ хараал хийн. Гэр бүлээ устгахаар оролцож байгаа юм. Удаан энэ чигээрээ байвал хийсвэрээр төрүүлэх гээдсэн болохоор ээж нь эмнэлгээс зогтжээ. Ингээд тэгсэн ээж нь энэ эд дээр өөрөө хүрээд ирлээ шүү. Яг үндэ Каягаас хараал болгож төрүүлэх гэжсэн. Эмчнэр Каяг хийсвэрээр төрүүлж бүдэлгүүтжээ. Ээж нь чихэндээ их л ууралж исэн яванда. За ингэж энгийн амьдрах сайхан ч юм уу дөө гэж зүйлэрж байтал Каяг сүнсний чадвартай төрсөн гэдгийг мэдээд тэр үзий ядалтанд дахин сэтэрчээ. Игчин ч ээж нь өөрт нь санаатаагаар муухай хандаж дээрлэхүүлсэн ч гандан ертөнцөд дасан зохицуулахын тулд сургууль явуулж өөрсдийгөө үзий ядуулж хараалын талаар юу ч мэдэхгүй зүгтаасаа гисэндээ ингэсэн гэж хэлтэл бити солиор та нарын хийсэн балхийг би энд цэвэрлэнэ. Наттай зүг Кая та нар бүгдээрээ үхнэ гэсэн царайлаг гарчиж болиуллаа. Эмээ нүхээс өмнө царайлгаас уучлалгүй. Гарн дээрх хараалыг нь өөртөө аваад гэрээслэлийг нь дамжуулахыг хүсжээ. Тэр охтуудад минь жаргалтай амьдр гэж хэлээрээгээд нас оржээ. Каягийн ээж шок. Энэ далмыг ашиглан царайлаг авахгүйг аваад одоо өөртөө учраа олгээд зүгтлаа. Багш нь Каяг гэрийн хамгийн аюулгүй хэсэг рүү дагуулж авлаа. Багш нь айжсэн нь Каяд айдсаа огт харуулсангүй. Каяч уучлаарай. Би ээжтэд үгээ хайрлана гэд амлацсан. Гэтэ хайрлаагүй болохоор ээж маань ууралчлаа л гэж юм. Наа. Тэгснээ би имээ зурж өгсөн гэд нэг зураг харуулж ийна. Цаана ч ээж нь ээж таныг л жаргалтай амьдр гэсэн баг. Намайг угаасаа хүнч гэж тоодоггүй үсттэй. Гэд Каягийн араа савлаа. Ээж нь ч Каяг хайсаар. Тэгсэн багш нь гарч ирснэ. Каягийн багшийн үгээр ярих юм байна л гэж юм. Ээж нь ч Каяг өөршгөө юм тулуулахгүй тул одоо цуг өхөн. Тэглээч би одоо болсон ч Кая намайг ихэж ээжигээ гэж харахгүй. Угаасаа Каягийн над руу хардаг харцнаас нь л мэдэгддэг. Ийм мангас дэйсэн үнийг ихэж ээжигээ гэж бодохгүй штэ гэсэн. Тэгвэл энэ юу юм гээд Каягийн зургийг үзүүллээ. Кая дүүгээ хайрлана гэдэг амлалтандаа хүрэхийг хичээж байгаа. Аав ээжтэйгээ дөрүлээ хамт ад жаргалтай ахыг хүсэж байгаа гэсэн. Ээж нь одоо л ойлгох бололтой. Каяг бити орт аюултай гэсэн ч Кая би одоо айхгүй наа гэд нэ хөөрхөн. Ээж нь ч Каягаас уучлалтгүй тусламж хүсч Кая ч ээж дүү хоёроо нэг л хүрэлтээр хараалаас аварлаа. За тэгээд ээж нь ч төрж Кая хөөрхөн дүүтэй болж гэр бүлийнхэнтэйгээ ад жаргалтай байгаа нь харагдана. Бас Кая маань ахлах бүлэгт орж дургаа дараалтал. За ингээд Кая маань дуусч байна. Бас зарим сонин санагдсан юм байж магадгүйгээ тайлбарлаад өгье. За Каяг ээж нь хараал болгож төрүүлж жагаад бүтлгүүтээ зүгээр төрүүлсэн штэ. Хараал төрүүлэгчээсэн болохоор гидсэндээ удаа адгалж агаад эмчнэр ээжийнх нь эрүүл мэндийг бодоод хүчээр төрүүлсэн болохоор Кая маань ийм хүчрхэг болсон бахнэ. Бас гидсэндээ хэр удаан байна тэр чинээгээрээ өвөг дээдсээ холборлдог. Тэгэд Кая маань тэр өвөг дээдсээ бараг бүхэлдэнд холборлцсон болохоор тийм их хүчтэй. Бас ээж нь Каяг алах гэж дайраад байсан штэ. Тэр нэг Каяг үзий ядсан дааж биш. Зүгээр Каяг ийм болгож төрүүлсэндээ харамсаа л тэгсэн гэх юм уу? Бас ерөн дээр сүнсний хүчинд нь л их дург үрээд исэн юм шиг байгаа.
Бас тэр ээжийнхэн сайн байсан их чинь штэ. Өөрийнхөө удамдаа тархиа угаалгацсан. Ерөөсөө л ихчигээ дахин шүтсэн. Өөрийнхөө үргийг зүгээр нэг хараалтай бие төрүүлэх гээд итгэцэн. Нэг тийм эвгүй гарсан юм шиг байгаа. Тэг Кайгийн ээж тэр дэвтрийг уншичаад нагц ихчигээ ээж гэр бүлийн үзэн ядсан нь ихчийнхэн тархийг угааж хараал идэг цав болгосонд нь их дургу үрсэн. Бас эмийн царайлгийг хөөдгөн ч бас тийм хүчрэхэг хөөхөд тэр гэрт удаан байвал хүмүүс буруугаар ашиглаж удаан амьдрахгүй гэдгийг мэдээд асрамжийн газар төгсөн. Мөн охиндоо ч хэрүүн андаж гэр бүлийнхаа энэ завхарсан юмнаас холдуулах гэсэндээ л тэгсэн. Ингээд яриад байвал өчнөө байгааз бас хамгийн чухал юм нь Кайгийн ээжийн зүгээр нэг хэлсэн үг нь хүүхдэд маш том амлалт болоод очсон. Ээжүүдийн хэлсэн үг хүүхдүүдэд маш хүчтэй уягдаж үлддэг. Зүгээр нэг уурандаа хэлсэн үгнээс болоод өөртөө итгэлгүй болж айдастай болсон хүүхдүүд ч олон байна. Тийм болохоор ээж нар хүүхдүүдтэй яг юу гэж хэлж ийн айгүй сайн бодохгүй л болохгүй. Гэхдээ яг миний бичлэгийг нэг ээж нар ч үзэхгүй л байх л та гэж юу н үзэхгүй л дээ. Гэхдээ яг та нар ч гэсэн том болоод ээж болно шүү дээ гэдэгхгүй. За тэгээд энэ учир битүүлэг аним маань ингээд амар сайхандаа жаргаж чинь. Таалагдсан бол лайк сабатараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.